17 гэж байна. За урагшаа эхлэх үү? За эхлэе. За яг за эхлэе. Яг 3 цаг болж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн сэдэв механикийн бодлогод байгаа. Механикийн бодлогод манай бас нэг багш дараа нь дахиад үргэлжлүүлэх юм. Тэгэхээр би өнөөдөр ер нь 19 21 23 оны онуудаас төвөрлөлчихсөн байгаа. Тэгэхээр яг механикийн бодлогуудыг төвөрлөөд оруулсан байгаа. Ямар бодлого байдаг вэ гэдгийг. За энгийн бодлогоос эхлэе. Нисэх онгоц хөөрхийн тулд бетон зурвсаар 600 м зайд хурдлан 216 км/цаг хурдтай болж газраас тасрав. Онгоцны хөдөлгөөний хурдтгалыг тодорхойл гэж байна. За энэ хариунуудаас аль нэгийг дугуулнаа. За 5 хариу байна. За тэгэхээр энэ бодлогыг бодъё. За биднэрт зам өгөгдсөн, хурд өгөгдсөн. За бид нар хурдтгалыг олно. За тэгэхээр яах ёстой вэ гэхээр эхлээд хурдаа метр секундд шилжүүлнэ. За C системийн нэгж бол метр секунд байдаг шүү дээ, тий? Хурдны нэгж. Ер нь ямар ч бодлогыг бодохдоо заавал C систем рүүгээ шилжүүлж бодож явах ёстой шүү. За тэгэхээр 216 км/цагаа метр секундд шилжүүлээ. За 1 км-т 1000 м байдаг, 1 цагт 3600 секунд байдаг. За ингээд хураагдъя. Ингээ энэ тэг хураагдлаа. За ингээд 216-г 10-аар үржүүлээд 36 тувахаар 60 м/секунд. За ингээд хурдныхаа нэгжийг шилжүүлчлээ. Одоо бид нэр хурдтгал олдог томьёогоо бичээ. За хурдтгалын томьёо B квадратыг хуваах нь S 2S гэдэг энэ томьёогоороо бодъё. За B квадратыг хуваах нь 2S. За тэгэхээр хурдны квадрат бид нэр 60 м/секунд гаргачихсан. Тэгэхээр хурд 60 м/секундын квадрат 3600 м/квадрат секунд квадрат. 2-ыг үржих нь 600 м. Энэ метрийг шилжүүлэх шаардлагагүй. C системийн нэгж метр. За ингээд 2-ыг үржих нь 600 гээд ингээд 3600 600-тайгаа хураагдаад ингээд хэд болох нь вэ? Тэгээ 2 тувахаар 3 м/секунд. Тэгэхээр аль хариун зөв байх вэ гэхээр А хариулт зөв. Бид нар яг А хариултыг бодох ёстой. За дараагийн бодлого. За яг бичиж тэмдэглэхгүйгээр ингээ явчих дараа нь бичлэг үлдэх учраас тэндээсээ бас тэмдэглээд явчих болох байх шүү. Амархан бодлогоодыг би хурдтай яваад арай нэг төвхтэй бодлого дээр жоохон удаа яваад. За энэ нэг бодлого байна. Биеийн хурд хугацаанаас хамаарах хамаарлын график өгөгдөв. Биеийн 0-оос 8 секундын хугацаанд явсан зам ба шилжилт хэд вэ гэж. За зам олно, шилжилт олно. Тэгэхээр ер нь бол зам, хурдтгал, хүч бүгдээрээ вектор хэмжигдэхүүн байдаг. Тэгэхээр чиглэлтэй гэсэн үг. За тэгэхээр бид нар ер нь энэ параметруудыг олохдоо чиглэлийг олно, мөн тоон утга буюу модулыг олдог. За тэгэхээр бид нар зам ба шилжилтийг олно. Бид нар 2 параметр олох гээд байна. За тэгэхээр энд ингээд энэ хурд хугацааны график өгөгдсөн байна. Хурд хугацааны графикаас зам бол энэ хурдны энэ графикийн тэнхлэгүүттэй үүсгэсэн энэ талбай байдаг. За тэгэхээр биднэрт энэ талбай хэрэгтэй, энэ талбай хэрэгтэй, энэ талбай хэрэгтэй. За энд 8 секунд гэсэн учраас 8 секундын заагалчихсан байна. Тэгэхээр бид нар одоо энэ гурвалжны талбайг олно, энэ гурвалжны талбайг олоод, энэ гурвалжны талбайг олоод хооронд нь нэмнэ. За бодолтой эхлэе. За тэгэхээр түрүүн ярьсан тийм үү, хөдөлгөөний тэгштгэл ингэж бичигдэнэ. Хөдөлгөөний тэгштгэл шилжилтээр R тэнцүү R уттай буюу шилжилт. Энэ болохоор вектор хэмжигдэх учраас бид нар вектортой бичээд байгаа. За эсвэл бид нар яг замаар нь бичиж болно. S тэнцүү S уттай. Зам юунаас хамаарсан? Хугацаанаас хамаарсан.
Өөрөөр хэлбэл шилжилтийн вектор нь вектор функцээр тодорхойлогдно. Зам болохоор чиглэлтэй вектор хэмжигдэхүүн гэж байна. За эхлээд бид нар яах ёстой вэ гэхээр модулаа олох ёстой. За тэгэхээр түрүү ярьсан тийм ээ. За энэ гурвалжин S1. За S1 гэж тэмдэглэчих энэ гурвалжныг. За ингээд. За энэ гурвалжны талбайг болъё. За гурвалжны энэ тал 2, энэ тал 2 байна тийм үү? 2 метр байна. За ингээд 2 нэгж байна метргээ буруу ярьчлаа. За ингээд 2 нэгж. За энэ S1 гэсэн гурвалжин гэж тэмдэглэчихье. За S1-ийн талбай 2 метр. Дараагийн гурвалжин энэ гурвалжин. За энэ гурвалжны талбайг болохоор 4. Энэ 4 нэгж байна тийм үү? 2-оос 6 хүртэл 4 нэгж. За өндөр хэдүү 2. За ингээд энэ S2 гурвалжны талбай 4 метр. Дараа нь S3 гурвалжин энэ нэг тэгш өнцөгт гурвалжин гараад ирсэн. Энд гурвалжинтай адилхан. За энэ гурвалжны талбай 2 метр. Тэгэхээр одоо бид нар явсан замаа болохоор энэ 3 гурвалжны талбай нийлбэр нь нийт явсан зам болно. За S тэнцүү S1 дээр нэмэх нь S2 нэмэх нь S3 гээд тэнцүү 8 метр. За энэ бол бид нар замаа олж байгаа гэсэн үг. Бидний асуулт явсан зам ба шилжилт хэдвэ гэсэн. За замаа олцсон. 8 метр. 8 метр зам явсан юм байна. Ингээд. За одоо шилжилтээ олох ёстой. За шилжилт гэдэг бол вектор хэмжигдэхүүн. Тэгэхээр шилжилт тэг гарсан байна. Яагаад вэ гэхээр энэ бие маань яасан байх нь вэ? Урагшаа 2 метр, хойшоо 2 метр, дахиад хойшоо 2 метр, урагшаа 2 метр явсан. Ингээ 2 метр урагшаа яваад хойшоо 2 метр, урагшаа 2 метр, хойшоо 2 метр гэд ингээд яг шилжилтүүдээ ингээд хассан байна тийм үү? Нэмэх 2, хасах 2, нэмэх энэ мөн хасах 2, энэ нэмэх 2 гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ тэнхлэгээс доошоогоо хасах утгатай байна. Энд болохоор тэнхлэгээс дээшээ нэмэх утгатай байна. За тэгэхээр шилжилт нь тэг. За юу гэсэн үг вэ гэхээр урагшаа 2 метр, хойшоо 2 метр, урагшаа 2 метр, хойшоо 2 метр явсан байна. Тэгэхээр шилжилт ихтэй тэнцүү гэсэн үг ээ. За дараа нь дахиад нэг юм шилжилт олох бодлого бодноо. За тэгэхээр бидний хариу аль байх нь вэ? Энэ 8 метр, 0 метр, 0. Энэ яг шилжилт нь. Хэрвээ энэ тоо утга гарсан байвал бид нар бас яг вектороо бичиж өгөх. Хэрвээ бид нар нөгөө вектороор тэмдэглэх байсан бол энд бас векторын тэмдэглэгээ оруулж ярих хэрэгтэй байсан. Тэгтэл яг бидний шилжилт тэгтэй тэнцүүгээ гарчлаа. За хүч мөн вектор хэмжигдэхүүн. За тэгэхээр ийм бодлого бас нэлээд орж ирнэ. Зурагт F1, F2, F3, F4 хүчнүүдийн нийлбэр хүчнүүдийн чиглэл нь хаана байх вэ гэдгийг олох юм байна. За энд F1 хүч ийшээ чиглэсэн байна. За тэгэхээр би энд тэнхлэг авчихсан. X тэнхлэг, тэнхлэгийн дагуу, босоо тэнхлэгийн дагуу Y тэнхлэг авчихсан. За F1 хүч манай Y тэнхлэг рүү чиглэнэ, F2 хүч X тэнхлэг рүү чиглэнэ, F3 хүч энд за X, Y хоёр тэнхлэг дээр бол байрлахгүй, харин энд хасах чиглэл рүүгээ ингээд байрлцсан. F4 энд байрлаж байгаа. За тэгэхээр энэ хүчнүүдийн нийлбэр хүч хаашаа чиглэх вэ гэдэг асуулт байна. За ингээд 5 хариулт байна. За одоо яах ёстой вэ гэхээр бид нэр тэнхлэгүүдийнхээ дагуу нэгж вектор гэдэг ойлголт оруулж ирье. Яагаад гэвэл энэ нэгж вектор бол чиглэлийг заадаг, тоон хэмжээ нэгтэй тэнцүү чиглэл заадаг вектор байгаа. За X тэнхлэгийн дагуу Y вектор, Y тэнхлэгийн дагуу G вектор оруулаад өгье. Энд бичигдсэн байна тийм ээ. Хэмжээ нэгтэй тэнцүү чиглэл заадаг вектор. За тэгэхээр ингээд EG буюу бид нар нөгөө чиглэлээ заахын тулд ийм нэгж векторуудыг оруулж ирээд байгаа. За одоо энэ хүчнүүд нэмнэ. За ингээд яг F1 вектор бодъё. За F1
хаашаа чиглэсэн байгаа вэ? Бидний Y тэнхлэг рүү чиглэсэн. За 1 2 3 тоо хэмжээ нь 3-тай тэнцүү. Чиглэл нь яг уу G-ийн дагуу заасан. За энд яагаад бас нөгөө нэгж вектор оруулж ирсэн бэ гэхээр энэ вектор хэмжигдэхүүнийг илэрхийлэхийн тулд, тэмдэглэхийн тулд оруулж орж байгаа. Тэнцүүгийн тэмдгийн зүүн гар талд вектор хэмжигдэхүүн байвал баруун гар талд заавал вектор хэмжигдэхүүн байх ёстой. Тэгэхээр яах нь энэ векторыг энд вектортэй тэнцвүүлэхийн тулд бид нэгж вектор оруулж ирж байгаа. Энэ нэгж вектор гэдэг чинь хэмжээ нэгтэй тэнцэн учраас тоо утганд бол нөлөөлөхгүй зөвхөн чиглэлээ зааж байгаа. За одоо F2 вектор авъя. F2 вектор бол X тэнхлэгийн дагуу чиглэсэн байгаа. Нэгж хэмжээ нь 2 нэгжтэй тэнцэв. За 2 чиглэл нь болохоор бидний авсан I гэсэн энэ вектор. За ингээд 2I. За ингээд F1 F2 бол тодорхой байна. Яг гэвэл бидний сонгож авсан тэнхлэгүүд дээр байрлаж гисэн байна. Одоо F3 вектор бол. За F3 вектор X тэнхлэг дээрч биш, Y тэнхлэг дээрч биш байна. Тэгэхээр одоо бид яах вэ? Энэ F3 векторын проекцийг олъё. За тэгэхээр X тэнхлэгийн дагуу энэ хэд вэ? X тэнхлэгийн дагуу хасах 2 байна тийм үү? 1 2 гэ. За энд хасах 2. Тэгэхээр хасах 2 I гэсэн үг. За Y тэнхлэгийн дагуу 1 2 3 хасах мөж рүү чиглэсэн байна. 1 2 3 гэд 3 нэгжтэй тэнцүү гэхээр хасах 3G. Нөгөө вектор маань яах вэ? G вектор шүү дээ. Y тэнхлэгийн дагуу. За ингээд 3 дугаар вектор олчлоо. Одоо 4 дугаар вектор олъё. F4. F4 хүч хаашаа чиглэж байна вэ гэхээр X тэнхлэгийн дагуу хэд вэ гэхээр 1 2 нэгж. Гэхдээ хасах чиглэл рүү байна. Тэгэхээр хасах 2 чиглэл нь юу ах вэ? Манай X-ийн дагуу I вектор байх хэвээр. Хасах 2I харин Y тэнхлэгийн дагуу болохоор нэмэх чиглэл рүү чиглэлсэн байна. Тэгэхээр хэд байх нь 1 2 нэгжтэй тэнцүү. Тэгээд Y тэнхлэгийн маань чиглэл юу байх вэ гэхээр G. За ингээд 4 вектора тэмдэглэжлээ. Одоо яах ёстой вэ гэхээр нийлбэр хүч гэдэг чинь энэ хүчнүүдийн нийлбэр явах ёстой. За F хүч F1, F2, F3, F4. За энэ 4 хүчний нийлбэр. За одоо нэмэхийн тулд бид яах ёстой вэ гэхээр X тэнхлэгийн дагуу чиглэсэн хүчнүүдээ нэг нэмнэ. Y тэнхлэгийн дагуу чиглэсэн хүчнүүдээ нэг нэмнэ. За нэмээ. X-ийн дагуу ямар хүчнүүд байгаа вэ гэхээр 2I энд юу вэ? Хасах 2I. За тэгэхээр яаж энэ 3-ын хооронд нэмэх нь шүү дээ. Тэгэхээр энэ 2I хасах 2I-тэйгээ хураагдаад хасах 2I үлдлээ. Одоо Y тэнхлэгийн дагуух хүчнүүдээ нэмээ. За Y тэнхлэгийн дагуу G 3G хасах 3G нэмэх 2G. Энэ 3-ын хооронд нь нэмэх нь байна. За тэгэхээр яг уу энэ нэмэх 3G энэ хасах 3G-тэй хуваагдчихна. Юу үлдэж байна? Нэмэх 2G. За тэгэхээр нийлбэр хүч хасах 2I нэмэх нь 2G гэдэг ийм чиглэлтэй хүч байх нь шүү дээ. За тэгэхээр хасах 2I нэмэх 2G гэдэг чинь манай F4 байх нь. За тэгэхээр яах нь нийлбэр хүчний чиглэл хаашаа чиглэх вэ гэхээр манай F4 хүчний чиглэл буюу хэдвэр чиглэл вэ? 7. Тэгэхээр бид нар алиг дугуулах нь вэ? Энэ 7-ыг дугуулах юм байна. За энэ ойлгомжтой юу? Ингээд яриад явах уу? Болж гэнэ үү? За хэдүүлээ болсон. За нэлээ олуулаа болчих. За тэгэхээр хүч вектор хэмжигдэхүүн учраас бид нар векторуудыг нэмнэ гэж. За ингээд F4-ийн дагуу чиглэнэ.
За мөн хүчний бодлого. Би 5 ньютон хүчний үйлчиллээр 10 м/сек квадрат хурдталд олж авсан бол түүний масс нь хэдэн килограмм байсан бэ? За энэ болохоор хүчний энгийн томьёоны бодлого байна, тийм ээ. За тэгэхээр бид нэр яах ёстой вэ? Хүчнийхээ томьёог бичих ёстой. За хүч Ньютоны 2 дугаар хууль тийм үү? F тэнцүү m-ийг үржих нь a буюу массыг үржих нь хурдтгал байдаг. Эндээс масса олъё, хүчийг хуваах нь хурдтгал. За энд нэгж шилжүүлэх шаардлага байхгүй. Дандаа C системийн нэгж байна. Тэгэхээр 5 ньютоныг хуваах нь 10 м/сек квадрат буюу 0.5 кг. Тэгэхээр бид нар яах нь вэ? Энэ хариултыг дугуйлна. За энэ хариултыг дугуйлах юм байна. Одоо импульсийн бодлого орж ирж байна. Импульс. масстай бөмбөгийг B хурдтайгаар ханант перпендикуляраар чиглүүлэн шийдэхэд абсолют харимхай ойж бөмбөгний импульсийн модуль ямар байх вэ гэж. За импульсийн модуль буюу бид нар юу олох ёстой вэ гэхээр тоо утга. Импульс гэдэг чинь мөн чиглэлтэй вектор хэмжигдэхүүн. Яагад гэвэл хурд вектор хэмжигдэхүүн тийм ээ. Хурд вектор хэмжигдэхүүн учраас импульс мөн вектор хэмжигдэхүүн байдаг. Гэхдээ бид нэр одоо энд юу олох ёстой вэ гэхээр зөвхөн модулыг олно. Тоо утгыг л олох ёстой. За тэгэхээр бөмбөгний импульсийн модулыг олъё. За эхлээд хананд шидсэн импульс нь m-ийг үржих нь b. Харин ойсон тусаад ойсон учраас хасах m байгаа. Тусаад ойсон. За тэгэхээр импульсийн өөрчлөлт буюу бид нар анхны импульсээс эцсийн импульсээ хасах ёстой. За тэгэхээр хасах mb буюу энэ хаалтаа нэгээр хасахын нэмэх болоод нэмэх 2 mb буюу энэ импульсийн модуль нь нэмэх 2 mb. За тэгэхээр C хариулт зөв байх нь. C хариултыг бодох нэ. Тэгэхээр энэ нөгөө ойсон болохоор абсолют харимхай ойсон болохоор яах нь хасах тэмдэгтэй. Хананд тусаад буцаад ойсон. Тэгэхээр импульсийг хасахаар авна. За энэ хүмүүс орж ирээд байх шиг. За ингэж бодноо. За дараа нь энэ импульс хадгалагдах хуультай бодлого байгаа. За импульс хадгалах хууль. Тэгэхээр механикт ерөөсөө энерги хадгалагдах хууль, импульс хадгалагдах хууль биелдэг. Тэгэхээр ер нь ямарваа нэгэн одоо энэ хадгалагдах хуультай бодлогууд нэлээд орж ирдэг юм. За энийг харъя. Завин дээрээс хүүхэд эрэг рүү 1 м/сек хурдтай үсрэхэд завь ямар хурдтай хөдлөх вэ? Завины масс 20 кг, хүүхдийн масс нь 30 кг болно гэж байна. За энд нөгөө импульс хадгалагдах хуулиа бичиж. За тэгвэл хөдөлгөөн эхлэхийн өмнөх импульс, хөдөлгөөн эхэлсний дараах импульс хоёр тэнцүү байх ёстой. Энийг импульс хадгалагдах хууль гэж байгаа. За энд нөгөө вектор хэлбэрээр бичсэн байна тийм ээ? Вектор. За импульсийн томьёо энэ байна. Түрүүн бид нар бодлогонд оруулсан байсан. За тэгвэл энд вектор хэлбэрээр бичсэн импульс хурд. За хоёулаа вектор хэмжигдэхүүн. За одоо эндээсээ нөгөө импульс хадгалагдах хуулиа бичээ. За анх 50 байсан тийм үү? За анх завь хүүхэд хоёр 50 байсан буюу импульс нь тэгтээ тэнцүү байсан гэж үзье. За тэгвэл энэ импульс үсэрсний дараах импульс тэгээд тэнцүү байх хэрэгтэй. За тэгвэл яг үсэрсний дараах импульс нь энэ хүүхдийн импульс завины импульс хоёр нэмэгдэж ирнэ. Хоёулаа хөдөлсөн учраас энэ хоёрын импульс хоорондоо нэмэгдэнэ. Завь хүүхэд хоёрын импульс. За тэгээд яг импульс хадгалагдах хуулиасаар тэгтээ тэнцүү байх хэрэгтэй. За ингээд одоо энд нэг анхаарах юм нь B1 B2 хоёр хурд хоёулаа вектор хэлбэрээр байна. Тэгэхээр энд бид нар шууд тооцоо хийж болохгүй. Яагад гэвэл бид нар нөгөө вектор хэмжигдэхүүнд байгаа учраас чиглэлээ тооцох ёстой. За тэгэхээр яаж чиглэл тооцсон бэ гэхээр энд хүүхэд урагшаа хөдөлсөн бол завь яасан байна?
хоошоо хөдөлсөн тийм үү? Энэ хоёрын хөдөлгөөн эсрэг чигтээ. Энэ хоёр хурд эсрэг чигтээ байх ёстой. Энэ хоёр хурд B1, B2 хурд эсрэг чиглэлтэй. Тэгэхээр яах нь энэ хүүхдийн мас, хүүхдийн хурдтгал хасхна гэдэг энэ завны хурд хасах тэмдэгтээ орж ирнэ. Яагтвэл эсрэг тэмдэгтээ. За ингээ хасах нь 20 кг буюу завны мас үржих нь завны хурд. За ингээд тэнцүү тэгтэг. За эндээс бодохоор бид нэр юуг олох ёстой юм? B2-ыг олох ёстой. За ингээд яг уу гэхээр энэ 20 кг-ыг үржих нь B2-оо энэ тэнцвүүгийн тэмдгийн баруун талд гаргачаар нэмэх болоод ороод ирнэ дээ тийм ээ. За ингээд бид нэр B2-оо олохоор 30-ыг хуваах нь 2 буюу 1.5 м/сек. За ингэж 1.5 м/сек гарнаа гэж байгаа. За тэгэхээр энд анхаарах юм ерөөсөө л импульс хадгалагдах хуулиа бичнэ. За импульс хадгалагдах хууль бичнэ мөн яг уу гэхээр хурдыг вектор хэлбэрээр нь тооцож бичих ёстой. Яг түрүүний хэлснээр тэнцвүүгийн тэмдгийн баруун гар талд вектор хэмжигдэхүүн байвал зүүн талд нь мөн вектор хэмжигдэхүүн байх ёстой. Ингээд импульс хурд хоёроо вектор хэлбэрээр нь бичнэ. Харин модулаа олохдоо бид нар яах ёстой? Чиглэлээ тооцно. Чиглэл тооцно. За энэ чиглэл тооцохыг энэ зурагтай бодлогон дээр тодорхой харагдана. Ачаатай, ачаагүй хоёр тэрэгэнцрээр зурагт үзүүлснээр бүршээг шахаж тайван байлгаж байгаад судлах үед ачаатай тэрэгэнцэр B1 хурдтай, ачаагүй тэрэгэнцэр B2 хурдтай хөдлөв. Тэрэгэнцрүүдийн хурдны харьцаа B2-ыг хуваах нь B1-ийг олд гэж. За ингээд бас 5 хариулт байна. За энэ анхны импульс тийм үү? Анхны импульс энд хадгалагдах ёстой. Энэ хоёр тишээ хөдөлсөн үеийн импульс мөн хадгалагдах ёстой. За тэгвэл одоо бид нар яах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд импульс хадгалагдах хуулиа бичье. За тэгэхээр яах нь вэ? P1 буюу энэ хөдлөхийн өмнөх импульс, P2 нь хөдөлсөний дараах импульс. Энэ хоёр импульс хадгалагдах ёстой. За импульсийн томьёог бичье. Яг түрүүний бодлоготой адилхан байна. За тэгэхээр яах нь вэ? За анх 50 байсан буюу импульс тэгтээ тэнцүү байсан. Хөдөлсөний дараа энэ нөгөө юу вэ? Тэрэгэнцэр, ачаатай тэрэгэнцэр, ачаагүй тэрэгэнцэр хоёрын масс, хурд хоёрын нийлбэр нь мөн тэгтээ тэнцүү байх ёстой. Импульс хадгалагдах хуулиар. Одоо энд бид нар бас вектор хэлбэрээр бичсэн байна. Одоо бид нар хурдаа олохын тулд яах ёстой вэ? Хурдаа олохын тулд бид нар чиглэлээ тооцоод вектор хэлбэрээр нь бус модулаар нь бичих ёстой. За тэгэхээр энэ байна тийм үү? 4 кг масстай байсан тийм ээ. Энэ ачаатайгаа нийлээд тийм үү? Энэ тэрэгэнцэр маань ачаатайгаа нийлээд 4 кг байна тийм үү? Тэрэгэнцэр 1 кг, ачаа 3 кг. За ингээд яг уу энэ B1 хурд хаашаа чиглэж байна? B2 хурдныхаа эсрэг зүүн гар тийшээ чиглэж байна. Тийм учраас B1 хурд хасах тэмдэгтэй байх нь харин ачаагүй тэрэгэнцэр болохоор баруун гар тийшээ чиглэж байна. Масс нь хэдв? 1 кг. Ингээд 1 кг-ыг үржих нь B2. За эндээс бид нэр B1-ийг харьцах нь B2-ыг харьцах нь B1-ийг олох ёстой. Тэгэхээр тэнцвүүгийн тэмдгийн баруун гар талд очихоор яг энэ хоёр чинь хоёлоо нэмэх болчихно тийм ээ. За тэгээд ингээд харьцаа болохоор B2-ыг хуваах нь B1-ийн 4 гэж гарч байгаа. За тэгэхээр ерөөсөө л импульсийн бодлого энэ ийм импульс хадгалагдах хуулиа бичнэ, чиглэлээ тооцно. За ийм бодлого байна. За одоо дараагийн нэг жишээ бол энерги байгаа. Кинетик энерги, потенциал энерги, за тэгээд энерги хадгалагдах хуулийн бодлогод байдаг. За хэлбэрхнаас эхлээд кинетик энергийн бодлого байна. 2.5 кг масстай 4 м/сек хурдтай биеийн кинетик энерги хэдтэй тэнцүү байх вэ? За кинетик энерги гэдэг бол хөдөлгөөний энерги тийм үү? Хөдөлгөөний энерги байх ёстой. За биднэрт масс өгөгдсөн, хурд өгөгдсөн. Энерги болохоор
амархан. Ерөөсөө л кинетик энергийн томьёо mb квадратыг хуваах нь 2. За масс 2.5 кг, хурд 4 м/секунд. За үүний квадрат хуваах нь 2. Буюу 20 жоул. Энерги нэгж бол жоул байдаг тийм ээ. 20 жоул. За тэгэхээр аль хариу байх ёстой вэ гэхээр А гэсэн энэ хариуг бид нар бодох ёстой. За энэ бодлогот нөгөө нэгж шилжүүлэх шаардлагагүй байна тийм ээ. Дандаа C системийн нэгжээр өгдсөн учраас. За дараагийн бодлого юу вэ? Дараагийн бодлого нь потенциал энергитэй бодлого. За потенциал энергитэй бодлогоо уг нь оруулчих гэж утсан. За 500 г масстай металл бөмбөрцөг 3 м өндрөөс газарт унсан бол хүндийн хүчний гүйцэтгэсэн ажлыг бол гэж байна. За энд ажил гэдэг бол энергийн өөрчлөлт байдаг. Ажил гэдэг бол энергийн өөрчлөлт байдаг. За энийг анхаарах ёстой. За энд болохоор бид нэр эхлээд яг потенциал энергийг олноо. За потенциал энерги гэдэг бол өндрөөс хамаарсан энерги байдаг. Өндөр буюу байрлалаас хамаарсан энерги байдаг. За тэгэхээр 500 грамыг бид нар яг C системийн нэгж килограмм руу шилжүүлнэ. Тэгэхээр 500 г 0.5 кг хүндийн хүчний хурдтгалыг 10 м/секундээр аваа гэд бодлогын нөхцөлтөд заагаад өгсөн байна тийм ээ. За тэгээд 10 м/секунд квадрат 3 м өндрөөс унсан гэхээр яг H нь 3. За ингээд 15 жоул. За тэгэхээр яг энэ бол ингээд 15 жоул буюу B хариулт байгаа. За энэ потенциал энергийн бодлого байна. За энэ мөн энерги ажлын бодлого байгаа. Тэгэхээр ажил гэдэг бол энергийн өөрчлөлт байдаг. За энэ томьёогоо саная. B1 тэнцвүүд 400 м/секунд хурдтай сум замдаа таарсан банзыг нэвтрэн гарахад хурд нь 300 м/секунд болсон бол банзыг нэвтрэн гарахдаа сумны хийсэн ажил ямар байх вэ? Сумны масс 10 г. За тэгэхээр энд сум яасан бах нь анх 400 м/секунд хурдтай байсан, нэвтрэн гарахдаа 300 м/секунд хурдтай болсон гэхээр хурд нь буурсан байна тийм үү? За тэгэхээр энд яасан? Ажил хийсэн тийм ээ. За аль хариулт зөв бэ гэдгийг төлөө бодъё. За энд яг уу гэхээр үрэлтийн хүчний ажил хийгдэнэ. Үрэлтийн хүчний. Яг тэгвэл нөгөө банзыг нэвтэрч гаргахад үрэлт явагдана. За үрэлтийн хүчний ажил хийгдэнэ. Ажил гэдэг бол энергийн өөрчлөлт байдаг. Энергийн өөрчлөлт. За энергийн өөрчлөлт буюу энергиудын ялгуур гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ кинетик энерги. За сүүлийн кинетик энерги mb2-ын квадратыг хуваах нь 2 буюу хэдүү 300 м/секунд квадратыг хуваах нь 2 байгаа. За дараа нь анхны хурд нь 400 м/секунд байгаа. За анхны хурд 400 м/секунд квадрат байгаа. За тэгэхээр энд одоо 10 г-а килограмм руу шилжүүлж чинь энд m-ийг хуваах нь 2, 2-ыг хаалтны гадна гаргачихъя. За m-ийг хуваах нь 2-ыг хаалтны гадна гаргана 10 г гэдэг бол 0.1 кг хуваах нь 2. За хурдны квадратууд байна тийм үү? За 2 дахь хурд бол 300 м/секунд, анхны хурд бол 400 м/секунд. За ингээд яах нь ингээ хасаад квадрат зэрэг төвшүүлээд хасаад энд үржүүлээд хуваахаар хасах гарч байна. Хасах 350 жоул. За яагаад хасах гарч байгаа вэ? Тэгэхээр энд яг сөрөг ажил хийгдсэн биш үү тийм ээ? Сөрөг ажил хийгдсэн. За энэ энерги нь ер нь хайцсан байж болох уу? Дулаан шít. Сайн байна. За дараагийн бодлого. Чулууг эгц дээш 20 м/секунд анхны хурдтай шидэв. Чулууны масс 1 кг бол хамгийн дээд цэгтээ хүрэх үед түүний потенциал энерги хэдтэй тэнцүү болох вэ? Агаарын эсэргүүцлийг тооцохгүй,
Үндийн хүчний хурдтгал нь 10 м/сек квадрат гэж байна. За үүнийг мөн энерги хадгалагдах хуулиараа бодох бодлого байна, тийм ээ. За тэгэхээр энерги хадгалагдах хуулиар чулууг шийдэх үеийн кинетик энерги дээд цэгтээ хүрэх үеийн потенциалын энергитэйгээ тэнцүү байна гэж байна. За тэгвэл механикт кинетик энерги, битүү системд кинетик энерги, потенциал энерги хоёр хадгалагддаг тийм үү? Кинетик энерги хэдий чинээгээр хорогдно, потенциал энерги төдий чинээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Мөн эсрэгээр тийм үү? Потенциал энерги хэдий чинээгээр хорогдно, кинетик энерги төдий чинээгээр нэмэгдэнэ гэсэн үг. За энэ хоёрын нийлбэр үргэлж тогтмол байх ёстой. За тэгвэл эндээс кинетик энерги хадгалагдах хуулиа бичиж. За тэгвэл кинетик энерги нь потенциал энергитэйгээ тэнцүү. За эндээс бид нэр юу олох гэж байгаа вэ? Потенциал энергиг олно доо тийм үү? Потенциал энергийн mg а шиг олох гээд байгаа. За тэгэхээр биднэрт өндөр өгөгдөөгүй тийм үү? Өндөр өгөгдөөгүй харин масс өгөгдсөн. Тэгэхээр бид нэр энийг яаж олж болох вэ гэхээр кинетик энергээр нь илэрхийлээд олж чадах юм байна тийм ээ. Яагаад гэвэл бид нар хурд өгөгдсөн. Масс өгөгдсөн. Тэгэхээр кинетик энергээр нь илэрхийлээд олчих. Тэгэхээр энэ хэдөө 200 жоул гарчиж байгаа. За энэ 200 жоул нь юутай тэнцүү вэ гэхээр потенциал энергитэйгээ тэнцүү. Яагаад гэвэл энерги хадгалагдах хуулиараа потенциал энергитэйгээ тэнцүү болчихно. За ийм энерги хадгалагдах хуулийн юм бодлого байна. За дараагийн нэг бодлого байна. За энэ пүрш ороод ирж байна. 3 м өндөр налуу хавтгайгаар өрөлтгөө өнхрөх 150 кг масстай бие хананд бэхэлсэн пүршийг ямар хэмжээгээр шахах вэ? За пүршний хат 15 зэрэгт ньютон метр, G нь 10 ньютон килограмм гэж байна. За тэгэхээр энд дахиад яг бид нэр энерги хадгалагдах хуулиа бичээ. За тэгвэл энд байх үеийн хамгийн өндөр цэгт байх үеийн потенциал энерги энэ доор ирэх үеийн кинетик энергитэй тэнцүү тийм үү? За тэгэхэд энэ дээр бас юу орж ирэх вэ? Пүрш байгаа учраас пүршний потенциал энерги орж ирэх ёстой. За тэгвэл mgh буюу энэ хамгийн дээд өндөрт байх үедээ энэ зөвхөн потенциал энергитэй байна. За mgh гэсэн потенциал энергитэй. За тэгээд энэ пүршний потенциал энерги kx квадратыг байх нь 2 байдаг тий. За энэ бэлэн томьёо байдаг штэ. Kx квадратыг байх нь 2. За нэмэх нь энд юу орж ирэх ёстой вэ гэхээр энэ бөмбөлөг энэ пүрш энд хөдөлж байгаа учраас энэ яг кинетик энергитэй байна гэж үзье. За тэгвэл яг шахах үед яг хурдан тэгтээ тэнцүү болчихно шүү дээ. Яг шахаад ирэхээр хурд тэгтээ тэнцүү болчихно. Тэгэхээр кинетик энерги нь тэг гэсэн. Тэгэхээр бид нар зөвхөн яах нь mgh тэнцүү kx квадратыг байх нь 2 гээд энийг нь орхичих юм байна тийм үү? Зөвхөн энэ илэрхийлэлээ аваад бодъё. За тэгэхээр mgh тэнцүү kx квадратыг байх нь 2. Эндээс бид нар юу олох ёстой вэ гэхээр x олох ёстой. За x-ийг олъё. Язгуурын доор 2 mgh-ийг байх нь k гэж байгаа. За бүх өгөгдлүүд өгөгдсөн 2 m нь 150 кг. За G нь хэдүүлээ 10 ньютоных байх нь килограмм гэдэг нэгжээр өгөгдсөн байна. Өндөр нь 3 м. Пүршний хат 15 зэрэгт ньютон метр гэх. Тэгэхээр яг нэгжнүүд хураагдчихж байна уу те? Ньютонтой хураагдаад метртэй хураагдаад килограммтай хураагдаад энд юу үлдэх нь вэхээр метр гэдэг нэгж нь үлдээл. За тэгээд яах нь энэ язгуураас гаргахаар хэд гарах нь 0.3 м. За тэгвэл энэ пүршийг ямар хэмжээгээр шахах вэ гэдэг чинь энэ хариу нь 0.3 м гэж гарч байгаа. Ийм бодлоо. За энэ томьёог хэлж өгөх гээд би энэ бодлогыг оруулсан юм. Энэ нэг чадлын томьёог хувиргасан байна тийм ээ. За тэгэхээр бодлогоо уншия. Халим загасны чадал нь 4
киловатт бөгөөд 9 км/цаг хурдтай сэлдэг бол түүний хүчийг тодорхойлно гэж байна. Тэгэхээр бид нар хүч олноо. За биднэрт юу өгсөн гэхээр чадлаг өгцсөн, хурд өгөгдсөн. За тэгвэл энд нэг ийм хувиргалт байдгийг. За чадал гэдэг бол нэгж хугацаанд хийсэн ажил тийм үү? А квахан Т. За энэ ажлын томьёогоо задлаа. Ажил гэдэг бол хүчийг шилжилт буюу замаар үржүүлсэн үржүүр байдаг. За ингээд задлаад F-ийг энд нь бичээд ийм хэлбэрээр S-ийг хувахан Т гэдэг хэлбэрээр биччихье. Тэгвэл S-ийг хувахан Т юу вэ? Замыг хугацаанд хуваахаар хурд гарна. За тэгвэл чадлыг яаж илэрхийлж болох вэ гэхээр хүчийг үржих нь хурдаар илэрхийлж болж байгаа. За тэгвэл бид нэг ийм томьёо гаргачлаа тийм үү? Чадал гэдэг бол хүчийг хурдаар үржүүлсэн үржүүр байдаг. Эндээс бид нар юу болох хэвээр хүчээ олъё. Хүч гэдэг бол тэгэхээр чадлыг хурдад харьцуулсан харьцаа. За бодлогоо бодоход 9 км/цагаа м/сек рүү шилжүүлэх ёстой. За ингээ 9 км/цагийг м/сек рүү шилжүүлээд 1000-аар үржүүлээд 3600-д хуваачихна тийм үү. Тэгэхээр 2.5 м/сек боллоо. За энэ томьёонд орлуулчих. 4 киловаттт буюу 4-ийг үржих нь 13 зэрэгт ваттад хурд нь 2.5 м/сек гэхээр ингээд ньютон гэдэг нэгж гарна. За ингээд 1.6 килоньютон нөгөө 13 зэрэгтэй тэр чигт нь авсан байж шүү дээ. 13 зэрэгтэй чинь кило байдаг. За ингээд хүч нь 1.6 килоньютон буюу 1.6-г үржих нь 13 зэрэгт гэдэг чинь хэдүү 1600 ньютон уу. За 1600 ньютон ч гэсэн болно. За тэгэхээр нөгөө энд хариулт энэ килоньютоноор гарсан учраас бид нэр энэ хариуг зөв гэж дугуулах нэ. Энийг. За энэ бол уг нь амархан бодлого. Гэхдээ нөгөө энэ томьёог хэлж өгөх гээд энийг оруулчих гэсэн. За нэг өнцөг үүсгэсэн ийм хүчтэй бодлого ороод ирж байна. Тэгэхээр энийг уншия. Ачааг хэвтэй чигт 60 градус өнцөг үүсгэн 400 ньютон хүчээр 5 секундын хугацааны турш үйлчилж 10 м зайд шилжүүлсэн бол чадлыг олно гэж байна. За тэгэхээр энэ чиглэл хаашаа байна? Ийшээ S чиглэл ийшээ. За хүч хаашаа? F хүч ийшээ чиглэсэн тийм үү? Тэгэхээр энд хүчээ поригцолчих. За энэ хүч тийм үү? За энэ хүчээ хоёр хэвтэй тэнхлэг, босоо тэнхлэг хоёрын дагуу поригцлие. За энд юу гарч ирэх вэ гэхээр F одоо параллел S буюу шилжилттэй параллел чиглэл нь гараад ирнэ. А энэ болохоор F перпендикуляр чиглэл нь энэ шилжилтэнд перпендикуляр чиглэл гараад ирж байгаа. Тэгэхээр биднэрт аль хүч нь хэрэгтэй вэ? Биднэрт аль хүч хэрэгтэй вэ? Яг энэ шилжилтийн дагуух проекц хэрэгтэй тийм үү? Шилжилтийн дагуух проекц буюу F параллел гэдэг энэ хүч хэрэгтэй. За хүч гэдэг бол вектор хэмжигдэхүүн гэдэг өмнө нь ярьсан. Тэгэхээр бид нэр ингэж хүчээ поригцолчихж байгаа. Тэгвэл ер нь ажлын ерөнхий томьёо ямар байдаг вэ гэхээр Fs косинус альфа. Тэгэхээр энэ томьёог бас яаж гаргаж ирж болох вэ гэхээр ажил бол ямар хэмжигдэхүүн бэлээ? Скалер хэмжигдэхүүн шүү. Ажил скалер хэмжигдэхүүн, хүч вектор хэмжигдэхүүн, шилжилт вектор хэмжигдэхүүн. Тийм байна уу? Хүч шилжилт хоёр вектор хэмжигдэхүүн. Тэгвэл хоёр векторын скалер үржүүрийг олъё. Хоёр векторын скалер үржүүрийг олохоор яадаг вүлээ? Хоёр векторын тоотгой бичээд хоорондох өнцгийн косинусаар нь үржүүлчихдэг тийм үү? За ингэж бас гарч ирж байгаа. За энэ зурагнаас мөн харагдчихэв тийм үү? Энэ зурагнаас харагдана биднэрт энэ хүчний аль чиглэл хэрэгтэй вэ гэхээр шилжилтийн дагуух чиглэл хэрэгтэй буюу F одоо параллел гэсэн энэ хүч хэрэгтэй. За тэгэхээр энэ хүч юутай тэнцвэ вэ гэхээр энэ F-ийг үржих нь юутай тэнцвэ байх нь? Энэ F-ийг үржих нь косинус альфа. Нөгөө тэгш үнцэгт гурвалжин дээр косинусын теорем бичээд бид нар яаж вэ? Энэ F параллел гэдэг энэ чиглэлийг олчиж байгаа.
За тэгээд ажлын томьёо ерөнхий хэлбэр нь энэ шүү. F S косинус альфа. За тэгээд нөгөө чадал гэдэг бол нэгж хугацаанд хийсэн ажил. Ажлыг хувааханд хугацаа буюу чадлын томьёогоо бичлээ. Ажлын томьёогоо бичлээ 400 ньютон, хүч 10 м зайд үйлчилсэн. За тэгээд хоорондох өнцөг нь 60 градус. 60 градус. За ингээд яах нь хуваах нь хугацаа буюу 5 секунд. За ингээд бодохоор энэ хэдөө 400 ватт буюу 0.4 киловатт гэдэг энэ Т хариулт болж байгаа. За энэ томьёог би нэг бичээ. За тэгэхээр энийг хаанаас гаргасан бэ гэхээр нөгөө нэг томьёо ажил гэдэг бол вектор скалер хэмжигдэхүүн, хүч гэдэг бол ямар хэмжигдэхүүн байх ёстой вэ гэхээр хүч гэдэг бол вектор хэмжигдэхүүн. Гэхгүй бол за нэг юм хөхөнгөөр бүтч. За ажлын ерөнхий томьёо бол энэ шүү. Ажлын ерөнхий томьёо. Ажил бол өөрөө чиглэлгүй вектор хэмжигдэхүүн биш, скалер хэмжигдэхүүн. Хүч бол вектор хэмжигдэхүүн, шилжилт вектор хэмжигдэхүүн. Тэгэхээр эндээс яах ёстой вэ гэхээр бид нар хоёр векторыг скалер үржүүлж байна, тийм үү? Энэ бол скалер үржүүр. Хоёр векторыг скалер үржүүлэхээр хоорондох өнцгийнх нь косинусаар үржүүлдэг. За эндээс бас энэ томьёо гарч ирж байгаа шүү. За ерөн гэхдээ энэ бол ажлын ерөнхий томьёо энэ хоорондох өнцгийн косинустай байдаг. За энийг анхаараарай. За мөн одоо хүч проекцлох бодлогод орж ирж байна. За тэгэхээр механикт болохоор энэ хүчийг проекцлдог, хүчний бодлогыг бодохдоо хүчээ заавал проекцлох хэрэгтэй байдаг. За энэ бодлогыг харъя. Энэ нөгөө задгаа даалгаврын бодлого. Нэгэн жижиг биеийг хэвтэй чиглэлтэй 30 градусын өнцөг үүсгэсэн налуу ууд 2 м/сек хурд өвгөн түлхэхэд үрэлтгүйгээр давших хөдөлгөөн хийв. За хүндийн хүчний хурдтгал нь 10 м/сек квадрат. Би ааш метр өндөрт гарнаа гэж байна. За ааш нь яах нь хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх нэ. За хөдөлгөөний хурдтгал нь c м/сек, дээш зогсдлоо явах хугацаа нь td секунд байна. Эргэж байрандаа ирэх хурд нь f м/сек байна гэж байна. За тэгэхээр бид нар энд одоо яах нь тоо орлуулах ёстой шүү дээ, тийм. За тэгэхээр ингээд хамгийн чухал юм чинь нөгөө хүчээ проекцлэн. За хүчээ проекцлэхийн тулд бид нэр эхлээд тэнхлэг сонгож авах хэрэгтэй. За ихэвчлэн ер нь хөдөлгөөний дагуу x тэнхлэг авчдаг тий. Бид нар хэвтэй тэнхлэгээ x-ээр авчдаг. За босоо тэнхлэгээ y-гээр авчих юм. За манай би хаашаа хөдлөх вүлээ? Дээшээ хөдлөнө. За ийм 30 градусын өнцгийн налуугаар дээшээ хөдлөнө гэж байна. За тэгэхээр хүчээ ямар хүч энд үйлчлэх вэ? За мэдээж ямар хүч үйлчлэх ёстой? Хүндийн хүч заавал үйлчлэх ёстой, тийм үү? За тэгээ энд мөн реакцийн хүч үйлчлэх ёстой. Гэхдээ бид нэр бол реакцийн хүч энэ хүчийг бол энэ тэмдэглэсэнгүү. За дараагийн бодлогон дээр бид нар тэмдэглээд тооцоод явъя. За тэгэхээр яах нь энд хөдөлгөөн олгож байгаа хүч ийшээ чиглэн, тийм үү? Хурдтгал ийшээ чиглэж байна. Энэ хөдөлгөөнд оруулж байгаа хүч дээшээ чиглэж байна. За тэгвэл энэ хүчийг бид нар тооцох гэдэг. За тэгэхээр энэ mg хүч хаашаа чиглээд байна? X доошоо чиглээд байна. Тэгэхээр биднэрт аль хүч сонирхолтой вэ гэхээр mg-ийн одоо энэ x-ийн дагуу буюу яг бидний хөдөлгөөний дагуух проекц хэрэгтэй шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ингээд яах нь энэ ингээд нэг юм тэгш өнцөгт гурвалжин байна. Энд яах вэ? Дахиад нэг юм. За энийг
ингээд зурчих юм бол яг нэг юм тэгш үнцэгт гурвалж, энд бас ингээд тэгш үнцэгт гурвалж, төсөөтэй гурвалж үүсэж чинь тийм үү. За ингээд энэ үнцгээ бид нэр бас мөн 30 градус гэдээ үзчихэж болно шүү дээ. За тэгэхээр яах нь эндээс mg хүчээ x y тэнхлэгийн дагуу порекцолчоор x-ийн дагуух нь юу ах нь mg синус альфа, y-ийн дагуух нь mg косинус альфа. Тэгэхээр бид нар манай mg буюу хүндий хүч нь бидний хөдөлгөөний дагуу биш байгаа учраас бидний сонгож авсан x, y хоёр тэнхлэгийн дагуу биш байгаа учраас энэ хоёр тэнхлэгийн дагуу порекцлох ёстой. За ингээд порекцолчих. За тэгэхээр mg косинус альфа, mg синус альфа болчихно. Тэгш үнцэгт гурвалжин дээрээ синус косинусаа харьцаа бичиж гараад ирдэг та тийм ээ. За ингээд за тэгэхээр одоо яах ёстой вэ гэхээр бид нэр одоо асуултаа дахиад уншъя. Би ямар өндөрт гарах вэ гэж юм тийм үү? За тэгэхээр энийг яаж олох вэ гэхээр энерги хадгалагдах хуулиараа бодчих болно тий. Анх түлхэхэд анхны хурд буюу анхны хурд нь өгөгдсөн байгаа mb0-ийн квадратыг хуваах нь 2. За тэгээд хамгийн өндөрт гарахаараа mgh гэсэн потенциал энергитэй болно. За эндээс яг m-үд нь хураагдаад эндээс h-ыг болохоор b0-ийн квадратыг хуваах нь 2g буюу 0.2 м. За тэгэхээр a 0 b нь 2 буюу 0.2 м гарах нь. За дараагийн асуулт юу вэ? Хөдөлгөөний хурдтгалыг болно. За тэгэхээр эндээс яаж болох вэ? Нөгөө саяны хүчний порекцоос олъё тийм үү? За манай хурдтгал олгож байгаа хүч юу вэ? m тийм үү? За тэр юутай тэнцүү байх нь вэ? mg синус альфатай тэнцүү. За энийг яагаад гаргацсан бэ гэхээр энд m гэдэг хүч хаашаа чиглэж байгаа? Ийшээ дээшээ чиглэж байгаа. За энэ x-ийн дагуу чиглэж байгаа. За тэгвэл манай mg хүчний x тэнхлэгийн дагуух порекц нь аль вэ? mg синус альфа. Тэгвэл нэг тэнхлэгийн дагуух хүчнүүдийг хооронд нь нэмдэг. За энэ хоёр хоорондоо ямар чиглэлтэй байх нь вэ? Эсрэг чиглэлтэй байна. Тийм үү? За тэгэхээр эндээс m тэнцүү mg синус альфа. За m-д хураагдчихлаа. А тэнцүү юу болох нь? G синус альфа гэд. За G-г 10-аар аваарай гэж бодлогын нөхцөлд өгсөн. Синус альфа буюу синус 30 градус 2.1 байдаг гэд 5 м/сек квадрат болчихж байгаа. За 3 дахь өгөгдөл юу байлаа? Дээш зогслоо явах хугацааг бол гэж байна. За ямар хугацаанд туулах вэ гэхээр за энд яг хөдөлгөөний тэгшгэлээ бичиж B тэнцүү B0 дээр нэмэх нь AT байдаг тийм үү? За хөдөлгөөний тэгшгэл. За тэгэхээр эндээс хурдтгал гэдэг бол хурдны өөрчлөлт тий. За сүүлийн хурд нь эцсийн хурд нь B, анхны хурд B0 болсон. За тэгээд хугацаа тухайн багшин дэх хурдны өөрчлөлт тий. За тэгээд Т хугацаантай харьцуулчихна. Эндээс яг эн чинь дээш зогссон учраас энэ хэдтэй тэнцүү болох нь вэ? B нь тэгтэй тэнцүү болчихно. За тэгэхээр А тэнцүү юу болох нь вэ? B0-ыг хуваах нь Т буюу эндээс буцаагаад Т-гээ болохоор B0-ыг хуваах нь А. За ингээд B0 нь 2 м/сек, А 5 м/сек квадрат гэж бид нар гаргацсан. Ингээд хугацаа 0.4 секунд. За тэгэхээр нөгөө нөхөх тоон маань хэдэн байх нь 0.4. За дараагийнх нь юу вэ? Эргэж байрандаа ирэх хурд гэж байна тийм үү? За эргэж байрандаа ирэх хурд хэдтэй тэнцүү байх нь? 2. Ааха, сайн байна. За 2 м/сек. За сайн байна. За тэгэхээр ингэж бөглөн. За энэ бодлого ойлгомжтой байна уу? Ер нь энэ гол нь хүчээ зөв одоо тэнхлэгүүдийнхээ дагуу порекцлох байдаг юм. За энэ 23 оны бодлого байсан. За 24 оны бодлогыг манай дараагийн багш заана. За энэ 23 оны бодлогот ирсэн байсан нэг ийм өгөгдөл өгөөд за тэр өгөгдөлтөө олон параметрууд олох бодлого ирсэн байсан. За жишээлбэл энд байна тийм үү. За нэг ийм график өгсөн байна шүү дээ. Тэгээд 5 кг масстай биеийн хурд хугацааны хамаарлын график өгөгдөв. За ийм график өгөгдсөн юм байна.
А, Б, С, Д гэсэн цэгүүд өгөгдсөн. Ийшээд 1 2 3 4 ийшээ хэд вэ? 1 2 3 4 5. За ийшээ хугацаа энд хурд. За хурд хугацааны хамаарлын график. Графикийг ашиглан нийт хугацаанд дах дундаж хурдыг бол. За дундаж хурдыг яаж болох вэ вэ? Нийт замаа хугацаанд авна. Нөгөө дүрсийн Сайн байна. Дүрсээ. Тийм. Одоо дүрсийнхээ талбайг нь талбайг олно. За сайн байна. Тэгэхээр биднэрт одоо энэ дүрс тийм үү? Энэ дүрсийн талбайг болъё. Энэ дүрсээ хэдүүлээ яг 2 хуваачи. Энд нэг гурвалжин, энд нэг юу вэ? Тэгш өнцгтөө. Энэ харагдаж байна уу? Ингээд уг нэг цэнхрээр бодурцсан. За энэ нэг гурвалжин байна тийм үү? Жижигхэн гурвалжин. Энэ нэг юу вэ? Тэгш өнцөг. Дараа нь энд нэг юу вэ? Том тэгш өнцөгт байна. Энд нэг жижигхэн гурвалжин байна тий. За тэгэхээр эхнийх нь болохоор 0 А Б. За тэгээ энэ 2 гэсэн энэгээр хязгаарлагдсан дүрс 2 Б С 4 гэсэн энэ дүрсээр хязгаарлагдсан. Энэ тоонууд тоо үсгээр хязгаарлагдсан дүрс. Дараа нь энэ гурвалжин. За одоо эхнийхээ олъё. За эхнийх S1 юу бид нар яг энэ гурвалжингийн талбай дээр энэ тэгш өнцгтийн талбай дээр алийг нэмэх ёстой. Энэ гурвалжингийн талбайг нэмэх ёстой. За тэгш өнцгт ийшээгээ хэд 1 2 гэд арай ийм хол алхамтай авчиж тий. Тийм багаас 2 нүдээр 1 авсан байна. За энд болохоор 1 нүдээр 1-ийг авсан байна шүү дээ тий. За тэгэхээр энэ жоохон тэмцэргүй бол харагдчихлээ. За ингээд яг тэгш өнцгтийн талбай нэмэх нь юу ах нь энэ гурвалжингийн талбай. За S1 гээд. За энийг олчлоо. За одоо S2 буюу энэ дүрсийн талбай гэдэг чинь ийшээ хэд вэ? 1 2 2 ийшээ хэд байх нь 4 2 4 гээд 8. За энэ тэгш өнцгтийн талбай одоо энэ гурвалжингийн жижиг гурвалжингийн талбай удчихв. За ийшээгээ хэд вэ? 2 ийшээ хэд вэ? 4 байна уу? Биш ээ. Ийшээ 1 байна. 5 4 5 гээд 1 нэгж байна. Дээшээгээ 4 байна. За ингээд 4 1 хуваах нь 2 гээд 2 м. За талбайгаа олчих. Тэгэхээр талбай энэ 3 талбай нийлбэр буюу 6 м дээр нэмэх нь 8 м нэмэх нь 2 м гээд 16 м. Одоо яг уу нийт 5 секунд явсан байна тийм үү? Нийт 5 секунд явсан байна. Нийт зам 16 м 5 секунд явсан гээд 3.2 м/секунд. За ингээд дундаж хурдаа олчих. Ингэж болж байгаа. За дараагийн үг олох зүйл маань юу вэ гэхээр А Б хэсэгт харгалзах биеийн хөдөлгөөний тэгшдэглийг олох гэж байна. Аль хэсэг сонирхолтой вэ? Зөвхөн А Б. Энэ хэсэгт харгалзах хөдөлгөөний тэгшдэглийг олъё. За хөдөлгөөний тэгшдэглийнхээ ерөнхий хэлбэрийг бичье, тийм үү? За хөдөлгөөний тэгшдэгэл ямар хэлбэртэй байдаг вүлээ? Экстенцив B0 Т дээр нэмэх нь А Т квадратыг хуваах нь 2. За ийм тэгшдэгэл гаргах гэдэг нь тий бид нар ийм тэгшдэгэл гарганаа. За графикаас харъя. Анхны хурд B0 хэд байх нь вэ? 2. Тийм байна уу тий? B0 2. За Т бол за Т өгөгдсөн. За одоо биднэрт юу хэрэгтэй? B0 бол өгөгдсөн. А-г болох уу? Эндээс энэ хүртэл явсан. Одоо нөгөө эн чинь жигд хурцах хөдөлгөөн байна шүү дээ тий. Тэгэхээр бид нар энэ хэсэгт харгалзах хурдтгалыг болъё. За хурдтгал гэдэг бол хурдны өөрчлөлт байгаа тийм үү? Тухайн хугацаанд дах хурдны өөрчлөлт. За энд хэдэн секунд явсан байна? Эндээс энэ хүртэл 2 секунд явсан байна уу? 2 секунд, хугацаа нь 2 секунд. За хурд бол хэд байх нь? Эцсийн хурд 4, анхны хурд 2 гээд авчий. За тэгэхээр 4-өөс асах нь 2, хуваах нь 2 буюу 1 м/секунд квадрат. За хурдтгал олчлоо 1 м/секунд квадрат. За тэгэхээр энэ хөдөлгөөнийхөө тэгшдгэлд орлуулчих. За хөдөлгөөний тэгшдгэл гэдэг чинь ерөөсөө л шилжилтийн хугацаанаас хамаарсан
ийм тэгштгэл байдаг шүү дээ тий. Тэгэхээр хугацаа бол өөрчлөгдөхгүй. За B0 нь 2, 2T нэмэх нь А нь хэдүү 1 байгаа. За тэгээд 2-ны 1 гэсэн үг шүү дээ. 2-ны 1-ийг 0.5 гэдээ бас бичиж болно. Тэгэхээр 0.5 T квадрат. За тэгэхээр яг энд харгалзах А, Б гэсэн энэ хэсэгт харгалзах хөдөлгөөний тэгштгэл нь 2T дээр нэмэх нь 0.5 T квадрат гэж ингэж гарч байгаа. За одоо дараагийнх нь олох даалгавар CD хэсэгт бие дүүлчлэх хүчийг бол гэж байна. За энэ CD энэ яасан бэ? Жигт удаашрсан байна уу? За энэ хэсэгт үйлчлэх хүч. Одоо яг хэрэгтэй байлаа бид нар хүчний томьёогоо бичих хэрэгтэй тийм үү? F тэнцүү M-ийг үржих нь A байдаг. Масс өгөгдсөн. Одоо бид нарт юу олох хэрэгтэй? Хурдтгалыг олох ёстой. За хурдтгалаа олъё. Тэгэхээр энэ яаж вэ? Жигт удаашрах хөдөлгөөн учраас энэ яаж вэ? Хурдтгал хасах тэмдэгтэй гарсан байна. Яагаад вэ? Энд хурд хэд байсан? 4 м/сек байсан. Энд хэд болцсон? Хиг болцсон тийм үү? Зогсцсон. За тэгэхээр хурдтгал гэдэг чинь 0-аас засах нь 4, баах нь 1 гээд хасах 4 м/сек квадрат. Хурд буурах учраас хасах тэмдэгтэй гарчлаа. Одоо бид нар хүчийг олоход бол энэ хасах тэмдгийг тооцохгүй шүү дээ. Хасах хүч гэж байхгүй тий. За тэгэхээр хүчнийхээ томьёог бичлээ. 5 кг-ыг өржих нь 4 м/сек квадрат гээд 20 ньютон. За тэгвэл яг энд харгалзах хүч бол 20 ньютон юм байна. За энэ нэг ийм бодлогонууд ирж бас магадгүй энэ 23 онд ирсэн байсан. За дараа нь B, C хэсэгт хөдөлгөөний тоо хэмжээ ямар байх вэ гэж. Энэ хэсэгт. За хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг чинь юу вэ? Хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг чинь за та нар юу гэж үздэг? Нөө түрүүний яриад ирсэн импульс маань шүү дээ тий. Сайн байна. За массыг үржих нь хурд. За энд бол ойлгомжтой байна тийм үү? Масс 5 кг, хурд бол тогтмол шүү дээ тийм багаз 4 м/сек. Тогтмол. За ингээл 20 кг-ыг үржих нь м/сек гэдэг нэгжээр нь гаргацсан байна тий. Хөдөлгөөний тоо хэмжээг кг-ыг үржих нь м/сек. За ингээд энэ B хариултыг дугуйлж байна. За ийм нэлээд олон үл мэдэгдэх олох бодлого байна тий. Нэг юм график өгөөд энэ график дээрээ нэлээд ажиллахаар ийм бодлого орж ирсэн байсан. За хүчний момент гэдэг нэг ойлголт байдгийг. За энийг бол хүүхдүүд маш сайн мэддэг шүү дээ тий. Тэгэхээр биеийг эргүүлэх үйлчлэлийг хүчний моментоор тодорхойлдог. Нөгөө эргэх хөдөлгөөний хувьд яадгүй хүчний оронд бид нар хүчний момент гэдэг юмыг авч үздэг. Эргэлтийн тэнхлэхээс татсан радиус векторыг хүчээр вектор үржүүлсэнийг хүчний момент гинэ. За энэ вектор үржүүлж байна. За вектор үржүүрийг нэг юм хэрэгсээр тавьчихдаг. Түрүүний ажлын томьёон дээр би скайлер үржүүр шүү гэж зүгээр нэг юм цэг тавьсан шүү дээ тий. Тэгээд тэр скайлер үржүүр юутай тэнцүү байсан? Ажилтай тэнцүү буюу шууд энэ гарч байгаа үржүүр нь юу байлаа? Скайлер хэмжигдэхүүн байсан. За тэгвэл вектор хэмжигдэхүүнийг ийм хэрэгсээр тэмдэглэдэг. За зарим тохиолдолд ингээд ийм хаалт бас хийцэн байдаг. Ийм дөрвөлжин хаалт гадна талд нь. За хийхгүй ч байсан тохиолдол байдаг. За тэгвэл хоёр векторын вектор үржүүр дахиад юу гарах ёстой юм? Мөн вектор гарах ёстой. Хоёр векторын вектор үржүүр мөн вектор хэмжигдэхүүн гардаг. За энэ гурван вектор харилцан бас перпендикуляр байх ёстой ч гэж ярьдаг. За тэгвэл одоо энэ хүчний моментынхаа тоо утгыг бичээд тэгвэл яах нь R F синус P буюу энэ хоёрын хоорондох өнцгийн синус байдаг. Түрүү скайлер үржүүр дээр юу байла? Косинус байсан шүү дээ тий. Косинус байсан. За одоо энэ R
синус p-гээ юу гэж нэрлэдэг вэ гэхээр L гэд бас нэрлэждэг. Хүчний мөр. За энэ хүч ийшээ чиглэлсэн байна тийм үү? За радиус вектор хаашаа чиглэлсэн байна? Ийшээ чиглэлсэн байна. За энэ хоёрын хоорондох үнцэг ялв p. Тэгэхээр энийг яаж вэ? F одоо жишээлбэл F хүчээр ийш нь татлаа радиус вектор энэ байна. Тэгэхээр яг уу m буюу нөгөө хүчний момент хаашаа чиглээд байна? Ийшээ чиглээд байна. Тэгэхээр энэ гурван вектор харилцсан биетэй перпендикуляр байна. Цэнхэр нь хүч, харна радиус вектор, хүчний момент нь m. За тэгэхээр энэ гурвалжингаас мөн яаж харж болох вэ гэхээр энэ R-ийг үржих нь синус p-ийн L-тэй тэнцсэн буюу энэ тэгш өнцөгт гурвалжин үүссэн байгааз тэгш өнцөгт гурвалжин дээр синусийн харьцаа бичгээр энэ яах нь энэ L гараад ирж байгаа. Нэг тэгш өнцөгт гурвалжин нэг катет нь гараад ирж байна тий. За энэ L-ийг хүчний мөр гэд бас нэрлэждэг. Вектор үржүүрийн дүрмээр хүчний момент нь R ба F векторүүдэд перпендикуляраар R-с F хүчний вектор руу эргэх бага өнцгийн хувьд зөв шуургийн давших чиглэлд чиглэнэ гэж. За ингээд бид нар ингээ юмыг нэг шургийг эргийг эргүүлээ тийм үү. Тэгэхээр яг бид нар ингээд эргүүлж яадаг тол тий ингээд одоо жишээлбэл ийш нь ингээд эргүүлэхээр энэ хаашаа явах нь ийшээ явдаг нөгөө эрэг шураг байдаг штэ тий эрэг шураг. За тэр чиглэл нь бахна штэ. За ингээд m нь цагийн зүүнний дагуу эргэлттэй байх юм бол m сөрөг тэмдэгтэй, m нь цагийн зүүнний эсрэг эргэлттэй байх юм бол эрэг тэмдэгтэйгээр авдаг. За энэ хүчний моментийн бодлогыг хүчний моментийг ямар бодлогонд ашигладаг вүлээ? Хөшөөргөн бодлого. Яг зөв. Хөшөөргийн бодлогонд. За энийг орчоо даа хэвлээ. За тэгвэл хөшөөргийн бодлого руу орчоо. За энд байна. Зурагт үзүүлсэн хөшөөргийг тэнцвэртэй байлгахын тулд ямар хүчээр үйлчлэх вэ гэж байна. За тэгэхээр энд бид нэр бас л нөгөө хүчнүүдээ зуръя да. За энэ хөшөөрөгт энд ямар хүч үйлчлэх вэ? mg хүндий хүч мэдээж үйлчлэнэ, реакцийн хүч, тулгууртай үйлчлэх хүч бол заавал үйлчлэнэ. За тэгээд энд хэдэн хүч вэ? Нийт 5 хүч вэ гэж үзье. 5 хүч вэ гэж үзье. За энд тэгээ манай нөгөө хөшөөргийн F энд 2 ньютон, энд 1 ньютон гээд нийт 5 хүч байгаа. За тэгвэл хүчний моментоо бичье. За энэ хөшөөрийг эргэлдэхгүй байх юм бол хүчний моментуудын нийлбэр тэгтээ тэнцв. За мөн энэ хүчний моментуудаа бичье. За m тэнцв юу ах нь? R-ийг үржих нь F гээд нөгөө хүчний моментынхаа томьёог бичлээ. За хүчний моментуудын нийлбэр тэгтээ тэнцв гээд 5 хүчний моментоо бичсэн байна тийм үү? 5 хүчний моментоо биччихлээ. За одоо яах ёстой вэ? Хүчний моментуудаа тус тусад нь бичих үү одоо? За Нэг дээр харьцангуй бичнэ. За тэгвэл m4 буюу манай нөгөө реакцийн хүч, хүндийн хүч хоёр бол тэгтээ тэнцв болчихно тийм үү? За одоо нөгөө 3 дээрээ бичих үү? За одоо яах вүлээ? Нөгөө R-ийг үржих нь F-ээр бичээд явах уу? Одоо бид нар мэдэн штэ тий. Тэгэхээр яах нь вэ? Тэнцвэртэй байхын тулд за ийшээ x энэ зайгаа би хэдүүлээ яг хэдэн нэгжээр үүгдсэн байхгүй нэ тий. Тийм болохоор энийг 1x гэд үзчихье. Ийшээгээ 2x гэд үзчихье. Ийшээ 3x, 4x, 5x, 6x. X нь хидж байж болно шүү дээ. Энэ нөгөө нэг юм юуны бодлогон дээр үл мэдгэтгэхээр ингээ авчдаг тий. За тэгээд яг уу энэ x-ийг үржих нь f хаашаа чиглэсэн байна? Дээшээ чиглэсэн байна тийм үү? За тэгэхээр энийг нэмэх тэмдэгттэй авъя. X-ийг үржих нь f. За 2 ньютон хүч болохоор энэ зай
хэдэн x үү? 2x вэ нөө? 2x-ийг үржих нь 2 ньютон. Доошоо чиглэсэн учраас бид нар хасах тэмдэгтээ авлаа. Дараа нь энэ 1 ньютон хүчний зай хэдэн x үү? 6x. Доошоо чиглэсэн учраас хасах тэмдэгтээ ав. Одоо ингээд 1 ньютон гээд ингээд хэд болох нь вэ? Тэнцүү тэг бол. За эндээс одоо хэдүүлээ хураачихъя тий. Ураагаад x-ийг үржих нь f тэнцүү энэ хэд болж байна? 10 ньютоныг үржих нь x үү? За ингээд x-үүд нь яах нь вэ? Хураагдчихна тий. X-үүд хураагдчихаар эндээс f нь хэд болох нь 10 ньютон. Тэгвэл энэ хүч 10 ньютон байж энэ хөшүүрэг яах нь тэнцвэртэй байна гэсэн үг. За ийм хүчний момент гэж бичих ёстой. За ойлгомжтой. За дараагийн хүчний моментыг бодлого руу шилжье. Зурагт үзүүлсэн хөшүүргийг тэнцвэртэй байлгахын тулд ямар f хүчээр үйлчлэх вэ? За энэ бараг шууд бодцохоор байна уу? За харах уу? За ингээд хүчний моментоо би чинь өмнөх бодлогын адилаар эргэлтийн тэнхлэгээ оруулъя. За хөшүүргийн нөхцлөөр 5. За энэ хэдэн нэгж зайтай вэ? 1 2 3 4 5. 5x-ийг үржих нь 500 юу? 500 ньютон энэ хэд вэ? 2x зайд байна уу? 2x-ийг үржих нь 1000 ньютон. За энэ нөгөө хэд байх нь вэ? 2x-ийг үржих нь f. За ингээд бодохоор хэд вэ? 400. За ингээд энэ чи хэд вэ? 2500. Энэ чи хэд вэ? 2000 гээд ингээд бодоод зөв үү? 4500 ньютон мөн үү? Үржих нь x. За тэгээд 2-оор үржүүлчихье тий. За ингээд бодохоор хэд вэ? f-ийг үржих нь 2x эндээ үлдчихье. За ингээд x-үүд нь хураагдчихна. f хэд вэ? 2250 ньютон. За энд 2250 ньютоныг ньютон хүч үйлчилж ивэл энэ хөшүүрэг тэнцвэртэй байх нэ. За ийм хөшүүргийн бодлогоднууд орж ирэх байх. За энэ хүчний бодлого ороод ирж байна. За хүч проекцлох бодлого орж ирж байна. 1 кг масста бид 10 ньютон хүч зурагт үзүүлснээр үйлчилнэ. Үрэлтийн коэффициент нь 0.5 бол үрэлтийн хүчний хэмжээг олно. За цаанаас синус 37 градус, косинус 37 градусын утгыг өгсөн байгаа юм байна. За одоо энэ бодлогыг бодоход тийм үү. За зурагт үзүүлснээр үйлчилсэн гэхээр ингэж үйлчилсэн байна уу? Хүчний чиглэл энэ байна тийм үү? 10 ньютон. За энд яг үрэлтийн хүч үйлчилдэг. За ингээд ийш нь ингээд түлхсэн юм байна да. Тийм байгаас ийш нь ингээд түлхсэн юм байна. Үрэлтийн хүч заав байнга хөдөлгөөний эсрэг чиглэдэг. За үрэлтийн коэффициент өгөгдсөн. За энд ямар хүч үйлчлэх үү мэдээж mg хүч үйлчлэнэ. За реакцийн хүч үйлчлэнэ. За тэгвэл одоо бид нар энэ f хүчээ проекцлие. F хүчээ проекцлие. За тэгэхээр энд ингээд нэг юу үүсчихэж байна? Энэ гадаргатай нэг юм тэгш үнцэгт гурвалжин үүсчихэж байгаа. Энд 37 градус. За тэгэхээр ингээд юу ингээд нэг юм гурвалжин үүсгэчлээ шүү дээ. За тэгэхээр энэ хүчнийхээ x-ийн дагуух проекц, y-ийн дагуух проекц авъя. Тэгэхээр манай энэ хүч бол аль ч тэнхлэгийн дагуу биш байгаа учраас бид нар x-ийн дагуу проекцлэн, y-ийн дагуу проекцлэн. За x-ийн дагуу болохоор f косинус альфатай тэнцүү, y-ийн дагуу болохоор f синус альфатай тэнцүү. За ингээд хүчээ проекцлж. За бид нар үрэлтийн хүчний хэмжээг ол гэсэн. За энэ үрэлтийн хүчийг олох гэдэг юм тийм үү? За үрэлтийн хүч гэдэг чинь тэгэхээр хамгийн түрүүнд бид нар үрэлтийн хүчнийхээ томьёог бичье. За үрэлтийн хүч гэдэг чинь юутай тэнцүү байдаг вэ гэхээр үрэлтийн коэффициентийг реакцийн хүчээр үржүүлсэнтэй тэнцүү байдаг. Үрэлтийн хүч. Үрэлтийн коэффициентийг реакцийн хүчээр үржүүлсэнтэй тэнцүү байдаг. За тэгэхээр биднэрт аль хүч нь сонирхолтой вэ? Аль хүчийг сонгож авах ёстой? Реакцийн хүчийг. За реакцийн хүч хаашаа чиглэж байна? За бид нар ийшээ
Игрэг тэнхлэг сонгоод авсан гэвэл реакцийн хүч ихт дэшээ чиглээд түүний эсрэг чиглэлд ямар хоёр хүч вэ? mg хүч вэ? Түүн дээр нэмэх нь энэ F хүчний игрэгийн дагуух проекц буюу F синус альфа чиглэсэн байна. Тэгэхээр нэг чиглэлийн дагуух хүчнүүдийн хооронд нь нэмдэг. Эсрэг тэмдэгтэй бол яах вэ? Хасаж өгнө, тийм үү? Би эсрэг чиглэлтэй бол хасаж өгнө гэсэн үг шүү дээ. За тэгвэл n хүч ихт дэшегээ чиглэлсэн байна. За тэгвэл доошоо аль хоёр хүч вэ? mg F синус альфа. За энэ хоёр хүч нэг чиглэлтэй байгаа учраас бид нар хооронд нь нэмнэ, тийм ээ. За тэгээд ингээд нэмчин n олчлоо шүү дээ, тийм ээ. mg дээр нэмэх нь F синус альфа. За үрэлтийн хүчээ олъё. 0.5 буюу үрэлтийн коэффициент m нь хэдвүлээ 1 кг тийм үү? За G нь хэдүү 10 гэдэг чинь 10 ньютон, F нь 10 ньютон, синус альфа синус 37 градус нь 0.6 гэд ингээд бодохоор хэдүү 8 ньютон. За ингэж үрэлтийн хүчийг олж байгаа. Хамгийн чухал нь хүчээ зөв проекцлох байгаа. За энэ хүчний арай хүнд хувилбар байна. Хүчний бодлогоны 30 градусын налуу хавтгайн оройд бэхэлсэн эргэвч дээгүүр тогсон утасны үзүүрүүдэд 3 кг, 2 кг ачааг бэхлэв. M2 масстай ачаа ба гадаргуугийн үрэлтийн коэффициент нь 0.2 болно. Хүндийн хүчний хурдтгал нь 10 м/сек квадрат. За язгуурын дор 3-аас 1.7 гаргаарай гэсэн байна, тийм үү? За одоо энэ зураг өгөгдсөн байна. За энд ингээд M2 масстай нэг ачаа, энд M1 масстай ачаа. M1 масстай нь 3 кг, M2 масстай нь 2 кг гэж. Тэгэхээр ачаа хаашаа хөдлөх ёстой вэ? Доошоо хөдлөн, тийм үү? За тийм болохоор энэ улаанаар доошоогоо ингэж чиглэл татчихлаа. За тэгэхээр энэ яг уу ингэж татагдаад доошоо хөдлөх нэ. За тэгвэл манай M1 масстай ачаанд ямар хүч үйлчлэх вэ? Мэдээж хүндийн хүч үйлчлэнэ. За энд утасны татах хүч үйлчлэнэ. Хүндийн хүч доошоо, утасны татах хүч дээшээ үйлчлэнэ. За одоо 2 кг масстай ачаагаа харъя. За 2 кг масстай ачаа нөгөө 3 кг масстай M1 ачаанда татагдаад дээшээ хөдлөнө. Дээшээ явах нь шүү дээ. За үрэлтийн хүч хайчих уу? Хөдөлгөөний эсрэг чиглэнэ. За энд бид нэр тэнхлэг сонгож авъя. За энэ хөдөлгөөний дагуу x тэнхлэг, түүнд перпендикуляр y тэнхлэгээ сонгочихъя. За тэгэхэд манай M2 ачаанд M2 масстай ачаанд ямар хүч үйлчлэх вэ? Мэдээж хүндийн хүч үйлчлэнэ, реакцийн хүч үйлчлэнэ, утасны татах хүч үйлчлэнэ, үрэлтийн хүч үйлчлэнэ. Тийм үү? M2 масстай ачаа хоёрын хооронд үрэлтийн коэффициент өгөгдсөн байгаа шүү дээ. Тэгэхээр үрэлтийн хүч хөдөлгөөний эсрэг үйлчлэнэ. Одоо тэгэхээр яах ёстой вэ? Энэ хүчнүүдээ проекцлох ёстой. X тэнхлэгийн дагуу, Y тэнхлэгийн дагуу проекцлох ёстой. За тэгэхээр бидний олох юм юу вэ? Налуу хавтгаагаас M2 масстай бид үйлчлэх реакцийн хүчийг болно, ачаануудын хурдтгалыг болно, хөдөлгөөн эхэлснээс хойш 5 секундын хугацааны дараах ачаануудын хурдыг болно. За бодолтой хий. За тэгэхээр энэ биеийн хувьд 3 кг масстай 1-р биеийн хувьд хурдтгал олгож байгаа хүч нийлбэр хүч аль хүч гэхээр энд хоёр л хүч үйлчилж байгаа тийм ээ. M1G утасны татах хүч. Ингээ хоёр хүч үйлчилж байгаа. За энд би дандаа вектор хэлбэрээр бичсэн байна. Зөвхөн нэмэх тэмдэгтэй. Энд хасах масах тэрэн дээшээ чиглэнэ, энэ доошоо чиглэнэ гэж бол бичээгүй. Зөвхөн хүчнүүдийг вектор хэлбэрээр нь бичсэн байгаа шүү. Дараа нь хэдүүлээ чиглэлээ тооцсон. За тэгээд яасан? M2 буюу M2 масстай бид ямар хүч үйлчлэх вэ? Нөгөө Ньютоны 2 дугаар хууль F тэнцүү ma гэдгээ бичих гэдэг шүү дээ, тий? Ma-га биччихлээ. Одоо энд юугаа бичих гэдэг? Нийлбэр хүчнүүдэд бичих гэдэг. За манад мэдээж хүндийн хүч үйлчилж байгаа, эндээс утасны татах хүч үйлчилж байгаа, реакцийн хүч үйлчилж байгаа, үрэлтийн хүч үйлчилж байгаа. За одоо би энэ 1-2-ыг яасан? Зөвхөн
вектор хэлбэрээр нь бичсэн. Ерөөсөө чиглэл тооцоогүй. Одоо яах ёстой вэ? Бодлогоо бодохын тулд бид нэр чиглэлээ тооцох ёстой. За M1A буюу нэгдүгээр биеийн хувьд энэ хаашаа хөдөлж байгаа, доошоо хөдөлж байгаа учраас M1G-гээ нэмэх тэмдэгтэй утасны татах хүч дээш нь татж байгаа учраас T хүчийг хасах тэмдэгтэй авах ёстой. За ингээд M1A тэнцүү M1G-гээс хасах нь T. За одоо энэ болохоор би чиглэлээ тооцчихсан. Тэгээд векторгүй бичээд байгаа шүү. За одоо 2 дугаар биеийн хөдөлгөөний тэгшдэглийг бичгийн тулд бид нэр яах вэ? X, Y хоёр тэнхлэгийнхээ дагуух проекцуудаа авнаа. За X тэнхлэгийн дагуу манай ачаа хаашаа хөдөлж байгаа? Дээшээ хөдөлж байгаа. Тэгэхээр утасны татах хүч нэмэх тэмдэгтэй. За тэгээд яаж вэ? M2G синус альфа буюу нөгөө хүндийн хүчний X-ийн дагуух проект доошоо чиглэх учраас хасах тэмдэгтэй үрэлтийн хүч заавал хөдөлгөөний эсрэг байдаг учраас хасах тэмдэгтэй байгаа. За ингээд Y тэнхлэгийн дагуу ямар хүч байх вэ? Мэдээж N буюу реакцийн хүч дээшээ чиглэж байна. X доошоогоо M2G хүндийн хүчний юу ах нь Y-ийн дагуух проекц буюу M2G косинус альфа чиглэж байгаа. За ингээд одоо энэ реакцийн хүчийг бол шууд олж болох гэдэг нь 2 кг-ыг үржих нь 10 м/с/квадрат үржих нь косинус альфа буюу 0.866 гээд 17 ньютон гарчиж байгаа. За бидний эхний даалгавар юу байсан гэхээр реакцийн хүчийг олох байсан. Одоо ачаануудынхаа хурдтгалыг олъё. 2 дугаар даалгавраа олъё. За 2 дугаар даалгавраа олохын тулд одоо яах вэ? 1, 2 гэсэн хоёр тэгшдэглийг хооронд нь нэмчихье. Энэ нөгөө яг хурдтгалтай энэ хоёр ачаа нэг утсанд дүүжилсэн учраас хурдтгал нь адилхан байх ёстой тийм ээ. Тэрнээс биш нөгөө эргэвч ингээд дамнуулаад дүүжилсэн бол хурдтгалууд өөрөө гарах ёстой. Яг нэг эргэвчэнд нэг утсанд дүүжилсэн учраас хурдтгал адилхан гарах ёстой. Тийм учраас энд яг А гэд бичсэн байгаа шүү. Нэгдүгээр биеийн хувьд А гэж бичээд 2 дугаар биеийн хувьд бас А гэд бичсэн. За тэгэхээр бид нар хурдтгалыг олохын тулд аль хоёр тэгшдэглийг авбал зүгээр байна харъя да. Тэгэхээр M1A тэнцүү гэд энд нэгдүгээр биеийн хөдөлгөөний тэгшдэгэл байна. Энэ 2 дугаар биеийн бас хөдөлгөөний тэгшдэгэл байна тийм үү? За ингээд хоёр энэ хурдтгал оролцсон хоёр тэгшдэглээ хооронд нь нэмээ. Энэ нэгдүгээр тэгшдэгэл, энэ 2 дугаар тэгшдэглийг хооронд нь нэмээ. За тэгэхээр яаж вэ? Нөгөө ижил учраас хаалтны гадна гарлаа. Хаалтан дотор M1 дээр нэмэх нь M2 үлдлээ. За энд юу болох нь вэ? M1G хасах нь T, нэмэх нь T гэхээр энэ хоёр хураагдчихна. Тэгэхээр M1G-гээс хасах нь M2G синус альфа хасах нь F үрэлтийн хүч гээд. За ингээд яаж вэ? Хурдтгалын том гараад ирчлээ. За бид нар массуудаа мэднэ. Үрэлтийн хүчээ мэднэ. Сая үрэлтийн хүчээ олцсон шүү дээ. За ингээд яг синус альфагаа мэднэ. Тоо утгуудаа орлуулчих. 3 кг, 2 кг, 3 кг-ыг үржих нь 10 м/с/квадрат хасах нь 2 кг. Үржих нь 10 м/с/квадрат хасах нь хэдүү синус альфа буюу 2.1 үрэлтийн хүчээ бид нар хэд гэж оллоо 3.1 энд үрэлтийн хүчээ 3.4 ньютон гэж олсон. За ингээд 16.6 м/с. 16.6 тийм үү? За 16.6-г одоо бид нэр хэдэд хуваах ёстой? А-г болохын тулд 16.6-г 5 хуваахаар 332 м/с/квадрат. За уучлаарай би энд үрэлтийн хүчээ ололгүй явцсан байна те. За үрэлтийн хүч гэдэг бол бид нар түрүүн томьёогоо бичсэн үрэлтийн коэффициентийг реакцийн хүчээр үржүүлсэнтэй тэнцүү. За үрэлтийн коэффициент 0.2 гэдэг өгөгдсөн. Бид нар реакцийн хүчээ 17 ньютон гэд олсон учраас 3.4 ньютон. За ингээд бид нар юу олж байна? Реакцийн хүчээ оллоо, үрэлтийн хүчээ оллоо, хурдтгалаа оллоо. За тэгэхээр хамгийн гол нь ерөөсөө л хүчээ зөв проекцлоод
нэг чиглэлийн дагуу хүчнүүдээ нэмэх л байгаа. Ерөөсөө л энэ ингээд эхлээд явах хэвээр үйлчилж байгаа нийлбэр хүчнүүдээ вектор хэлбэрээр нь бичлээ. Дараа нь яг чиглэлээ тооцсон. X-ийн дагуу ямар хүч үйлчилж байна, Y-ийн тэнхлэгийн дагуу ямар хүч үйлчилж байна. Ижил чиглэлтэй бол хооронд нь нэмэгдэж байна. Эсрэг чиглэлтэй бол яг хасагдж байна. Одоо энэ графикаас зургаасаа ч харагдаж байна шүү, тэ. Энэ хүч юутай тэнцүү бах нь вэ? mg косинус альфатай тэнцүү гэдэг. Ингээд за одоо дараа нь юуг ол гэсэн хөдөлгөөний тэгшлэглийг бичгсэн тийм үү. За тэгэхээр B тэнцүү B0 дээр нэмэх нь AT гэдэг. За анхны хурд тэгтээ тэнцүү А нь 332 гээд гарсан хугацаа 5 секунд байгаа шүү дээ. Ингээд 16.6 метр секунд гэдэг. Эцсийн хурд нь хэд барлах нь вэ? 16.6 метр секунд. За ер нь ингээд механикийн бодлогод ерөөсөө л ийм бүх агуулгыг л хамарлаа. За тэгээд манай дараагийн багш бас ингээд дараагийн бодлогуудыг орох байхаа. За 10 минут дутуу байна. За тэгэхээр би энэ дээр хэдэн бодлого, хэдэн томьёо тайлбарлалчээ. За тэгэхээр сая хүчний бодлогыг бол бид нэр ингээ хангалттай үзлээ шүү дээ, тэ? Хүч ингээд проекцлно гэж. За хэрвээ биднэрт хөдөлгөөний бодлого арай жоохон хүнд бодлого ороод ирвэл яах вэ? Арай жоохон хүнд нэг ийм үнцэг үүсгэн шийдэгдсэн биеийн хөдөлгөөнтэй бодлого их орж ирдэг шүү дээ. За сүүлийн үед бол одоо мэдэхгүй. Ер нь хэрвээ ийм бодлого ороод ирвэл яах вэ гэхээр бид нар мөн л проекцлох ёстой, тийм үү? Ийм бодлого ороод ирвэл мөн л проекцлно. За тэгэхээр энд юу ах нь вэ? Хөдөлгөөний тэгштгэл бичнэ. За тэгэхээр энэ шилжилт гэдэг бол вектор хэмжигдэхүүн, хурд вектор хэмжигдэхүүн, хурдтгал вектор хэмжигдэхүүн гэдэг яг вектор хэлбэрээрээ хөдөлгөөний тэгшгэлээ бичнэ. За энэ үнцэг үүсгэж шийдэгдсэн биеийн шилжилт байна те. Тэгэхээр яг уу бид нэр энэ S гэдэг чинь вектор хэмжигдэхүүн. Бид нар энэ S-ийг одоо яах ёстой? X-ийн дагуу, Y-ийн дагуу проекцлох ёстой. За S шилжилт энэ байд. За энэ цэг дээрх одоо бид нэр шилжилтийг юм уу олъё гэж бодъё. Энэ цэг дээр хаана байх вэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс S гэсэн вектор татлаа. Энэ S вектороо яах ёстой? Проекцлох ёстой. SX нь энд байна, SY нь энд байна. Тэгэхээр бид нэр одоо жишээлбэл энэ хоёрыг олно. X-ийн дагуу хаана байх вэ? Y-ийн дагуу хаана байх вэ гэдгийг олох ёстой. За тэгэхээр яах вэ? Энэ хөдөлгөөн маань G гэсэн хүнтэй хүчний оронд хөдөлж байгаа учраас G хурдтгалтай гэж үзнэ. За тэгээд яах нь хөдөлгөөний хурдныхаа тэгшгэлийг бичгээр мөн вектор хэлбэрээр бичих ёстой. За одоо хамгийн чухал нь нөгөө B0 гэдэг хурдтай анх B0 гэсэн хурдтай шийдэгдсэн гэж үзье. Тэгвэл B0 хурдыг яах ёстой юм? B0 чинь X-ийн дагууч биш, Y-ийн дагууч биш байгаа учраас X-ийн дагуу проекцлоод Y-ийн дагуу проекцлол. X-ийн дагуу юу ах вэ? B0 X, Y-ийн дагуу B0 Y. За энд ингээд альфа үнцэг өгөгдсөн байна. Тэгэхээр яг одоо тэдэн градусын өнцгөр шийдэгдсэн 60 градусын өнцгөр шийдэгдсэн гэд өгсөн байг л дээ. Тэгвэл яг энэ ингээд тэгш өнцгт гурвалж үүсчихэж байгаа. За энд косинусын харьцаа бичээд бид нэр B0 X-ээ олохоор B0 X нь B0 косинус альфа болчихж байгаа. За энд гурвалжин дээрээ эсвэл энэ дээрээ ч болно тийм үү? Юу бичээд синусын харьцаа бичээд B0 Y-ийг олж болно. Тэгвэл B0 синус альфа гэд ингэж бичиж болно. За тэгвэл энэ бол бид нар сая зөвхөн B0 гэд анхны хурдныхаа хувьд бичлээ. Хэрвээ аль нэг цэг дээр одоо энэ цэг дээр ч юм уу энэ цэг дээрх B хурдыг олъё. За тэгээд B хурдныхаа проекцийг олъё гэвэл Bx юу ах вэ гэхээр B0 косинус альфа, By гэдэг бол B0 синус альфагаас хасгана Gтэй. Яагаад гэвэл эн чинь нөгөө Y чинь нөгөө дээшээ чиглэж байгаа. Y тэнхлэгийн давуу чиглэж байгаа учраас биднэрт энэ GT хэрэгтэй.
Тийм ээ. За ингэж бичиж болно. За тэгэхээр нөгөө хурдыг ол гэх юм бол хурд гэдэг чинь одоо жишээлбэл эндээс харъя. B0 хурдыг авах юм бол B0x-ийн квадрат дээр нэмэх нь B0y-ийн квадрат гэсэн үг. Тэгш үнцэгт гурвалжин дээр Pythagoras-ын теорем бичээд олчихно тий. За тэгвэл аль ч цэг дээр хурдыг ерөөсөө энэ томьёогоор л олно. За тэгэхээр бид нөгөө SX-ээ X гэж тэмдэглэчээ, SY-гээ Y гэж тэмдэглэж болно. За ингээд яг хуу X тэнцүү B0 косинус альфа T гэсэн ийм тэгштгэл гараад ирнэ. Y болохоор B0 синус альфа T-гээс хасах нь GT квадратыг хуваах нь 2 гэсэн ийм тэгштгэл гараад ирнэ. Ерөөсөө л энэ хөдөлгөөний тэгшгэлүүдийг ингээд гаргаад ирчих хэвээр. За тэгээд хэрвээ биднэрт хурдтгал бол гэх юм бол яг уу нөгөө хөдөлгөөн нөгөө нормал хурдтгал, тангенциал хурдтгал гэдэг хоёр хурдтгал өгөгдсөн байх юм бол яг уу энд проекцэл чинь тийм ээ. За нормал хурдтгал гэдэг чинь нөгөө төвд тэмүүлэх хурдтгал тий. Төвд тэмүүлэх хурдтгал хэрвээ бидний тойргоор эргэж байгаа хөдөлгөөн гэж үзэх юм бол нормал хурдтгал бол төвд тэмүүлэх хурдтгал үргэлж нөгөө тойргийн төв рүү чиглэдэг. Тангенциал хурдтгал бол энэ хөдөлгөөнд ингээд шүргэгчээр чиглэдэг. Дандаа шүргэгчээр энд байвал ийшээ чиглэнэ, энд байвал ийшээ чиглэнэ, энд байвал ийшээ чиглэнэ. Ийм шүргэгчээр чиглэдэг. За тэгээд ингээд яг энэ цэг дээрээ хоёр хурдтгалаа проекцлээ. За тэгвэл тангенциал хурдтгал ийшээ X тэнхлэгийн дагуу чиглэсэн гэж үзье. Нормал хурдтгал Y тэнхлэгийн дагуу чиглэсэн гэж үзвэл ерөнхий хурдтгалыг олохдоо мөн л яг уу Pythagoras-ын теорем бичээд ингээд олж болно. За харин тоо утгыг олохдоо энэ болохоор би бодлоо ярьчлаа. Энэ болохоор нөгөө бид нар вектор хэлбэрээр бичээд байгаа. Тоо утгаа олохдоо Pythagoras-ын теоремороо ингээд олчихноо. За тэгвэл хамгийн их өндөрт хөөрөх үед бид нар яг уу хөөрөх хугацааг болж болдог тий. За хамгийн их өндөрт хөөрөхөд Y тэнхлэг дээрх проекц нь хурдны проекц тэгтээ тэнцүү болно гэж үзээд энэ BY-гээ тэгтээ тэнцүүлчин. За тэгэхээр BY нь B0 синус альфагаас хасах нь GT тэнцүү. За энийг тэгтээ тэнцүүлчихээр T тэнцүү юу болох нь B0 синус альфаг хуваах нь G. За тэгвэл хөөрөх хугацаа одоо энэ хөөрөх хугацаа гэдэг чинь эндээс ирээд энд ирэх хугацаа байх нь шүү дээ. За тэгвэл хөөрөх өндрийг олъё. Зааш максимум гэдэг чинь Y гэсэн үг. За Y буюу B0 синус альфа T тийм үү T нөгөө юугаар орлуулсан бэ? Хөөрөх өндрөөр орлуулсан байна. Хасах нь нөгөө G-г хуваах нь 2. За тэгээд GT квадратыг хуваах нь 2 үүдэг тий. За ингээд яах нь энд юугаа T-гээ хугацаагаа квадрат зэрэг дэвшүүлээд орлуулчихаар H максимум ерөөсөө B0 квадрат синус квадрат альфа хуваах нь 2G. За хэрвээ өнцөг үүсгээгүй бол яадаг вүлээ? Энэ синусуд байдгүй те. Тэгэл зүгээр B0-ыг хуваах нь G, B0 квадратыг хуваах нь 2G гээд гараад ирдэг. За энэ хэдэн томьёог ер нь бараг цээжилчихэд болох байх те. За эргэж газарт унах үед нисэлтийн хугацаа буюу хөөрөөд буцаад газарт унах хугацааг болохоор яаж гардаг вүлээ? Энэ хөөрөх хугацааг 2 дахин авсантай л тэнцүү байдаг те. За энэ яаж гардаг вэ гэхээр эргэж газарт унах үед Y тэгтээ тэнцүү болчдөг. За энэ тэгштэглээсээ болоод T-г 2 удаа олж болох нь шүү дээ. За мэдээж эхний T бол тэгтээ тэнцүү гэдэг бол утгагүй. За хаалтан доторх илэрхийллийг бодохоор T2 нь 2B0 синус альфаг хуваах нь G гэдэг. За ингэж гарч ирнэ. За нормал тангенциал хурдтгалуудыг олохоор яаж олох вэ гэхээр яг тухайн цэг дээрх нормал хурдтгал, тангенциал хурдтгалыг олохоор ингээд энд юу болох вэ? Энэ болохоор нормал хурдтгал, за тойргийн төв рүү чиглэсэн тангенциал хурдтгал хөдөлгөөний тухайн цэгт шүргэгчээр чиглэсэн байгаа. За ингээд тэгээд нийлбэр хурдтгал нь
G шүү дээ тийм ээ. За G. За ингээд нэг юм хурдтгалын 2 гурвалжин гараад ирж байгаа. За одоо энд нөгөө хурдаа тэмдэглэжээ. За хурд X тэнхлэгийн дагуу хурд BX, Y тэнхлэгийн дагуу хурд BY. За ерөнхий хурд бол энэ B байгаа. За тэгэхээр эндээс ингээд 2 гурвалжин гараад ирж байна. Энэ хурдны гурвалжин энд юу ахлах нь вэ? Хурдтгалын гурвалжин гээд 2 гурвалжин гараад ирж байгаа. За эндээс энд нэг үнцгийг, энд 2 үнцгийг яах нь вэ? Хурдны гурвалжингийн энэ үнцгийг бетагийн хурдтгалын гурвалжингийн энэ үнцгийг мөн бета гэж энэ хоёр төсөөтэй гурвалжин байна. За нормал хурдтгалаа бол төв тэмдэглэх хурдтгал эндээс харахаар G энэ үнцэг бета гэхээр G косинус бета тангенциал хурдтгал гэдэг бол одоо энэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ. За ингээд тангенциал хурдтгал гэдэг бол G синус бета. За тэгэхээр бид нар косинус бета, синус бетагаа яаж олж бодох вэ гэхээр бид нар хурд мэдж байгаа тохиолдолд хурдны гурвалжингараа илэрхийлждэг. За хурдны гурвалжингаас косинус бетаа нь bx-ийг баах нь b, синус бетаа нь болохоор by-ийг баах нь b. За энд яагаад ийм модуль авсан бэ гэхээр хурд сөрөг тэмдэгтээ гарч болно шүү дээ тий. Хурд сөрөг тэмдэгтээ гарч болдог учраас модуль авсан байгаа. За ингээл энийг орлуулаад эндээ яг косинус бетагийн оронд bx-ийг баах нь b-г орлуулчих болно. Синус бетагийн оронд by-ийг баах нь b-г орлуулчих болно. За ингээд хичээлээ дуусгая. Манай дараагийн механик орох багш маань бусад онуудын бодлогуудыг тайлбарлана. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Яшихэн шалгалтанд амжилт хүсье. Хүссэн сургуультай ороорой. Яшихэн шалгалтыг амжилттай өгөөд хүссэн сургуультай ороорой. Магштай баярлалаа. Хүүхдүүдэд асуух юм байна уу? Нөгөө хадгалагдчихин те уянга. Тэгээд хүүхдүүд дараа нь үзээд тэмдэглэл барих юм байвал дараа нь хараад авч болно. Маргааш та яг Балтэрт нь багш хизээ байгаа үлээ. 1-7 хоногийн дараа юу? Тэгтэн багш дараагийн нэгд өдөр 18 цагаас байгаа шүү. 18 цагаас 19 минутын хооронд. Одоо энэ яг энэ ороод ирээрэй цаа. Бичлэгүүд маань энэ групптэй бас хадгалагдана. За манай хэрэглээний шинжилгээ ухааны физикийн техникийн YouTube сувг дээр бас бичлэгүүд нь хадгалагдана. За та тэгээд ороод үзээ сонирхол. Мөн түрүү жилийн эслийн ерөнхий шалгалтын бас бичлэгүүд, сургалтын бичлэгүүд бас тэр YouTube дээр байгаа. Тэгээд та дуусна сонирхол үзээрэй. За баярлалаа, баяртай. За. Баярлалаа.